Сайн мэцгааны өрхөм үзэгчтэй сэтгэлийн үр цуврал ярилцлагын маань энэ өдрийн дугаар эхэлж байна. Багш хүн гэж хэн байх ёстой? Багш хүн шавьда сэтгэлийнх нь гүнд, зүрх сэтгэлийнх нь гүнд, мөн дээр нь оюун ухааных нь гүнд, хүн болох гэсэн ухаарлынх нь гүнд яг юуны үр суулгаж өгдөг юм болоо гэдэг асуултанд хариултыг ирж Монголын багш нарын өдрүүдийг тохиолдуулан багш нараасаа үзэгчид та бүхэндээ хүргэж байгаа энэхүү ярилцлагын энэ удаагийн дугаарт боловсрол шинжилгээ ухааны сайдын зөвлөх Бацуг багш оролцож байна. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг бага боловсролын технологи арга зүй гэсэн энэ шинжил энэ туршилт судалгааны ажил юм да тийм ээ. Энийг 3 сургууль дээр туршин хэрэгжүүлж байна. За энэ технологи маань өөрөө 20 жилийн өмнө сургууль хүмүүжүүлэх ухааны доктор профессор Няндаг нэргүү нарын санаачлагаар үүсч бий болсон. Нэг сургуулийн практик 20 гаруй жил туршигдаж нэлээ үр дүнгээ өгсөн ийм технологи. Тэгээ одоо энэ 3 сургуулийн практикт хэрэгжүүлээд бид хамтран ажиллаад 2 сар орчим болжээ. Тэгээ энэ хугацаанд бол технологи маань өөрөө их зөв юм байна гэдг нь бол харагдаж байна. Тэгээд энэ технологиг хэрэгжүүлэх болсон хэрэгцээ нь юу? Хэрэгжүүлэхэд юу өөр болоод байна гэдг нь их чухал юм л да тий. Тэгэхээр бид бол өмнө бага боловсрал маань яаж явсан гэхээр бага боловсралд одоо хичээлийн тоолон байна. 12, 13 төрлийн хичээл орж байна. Тэгээ хүүхдийг чадваржуулж, дадуулж, хэвшүүлж, эзэмшүүлж явдаг биш. Нэг мэдээлж, шинжилгээ ухааны мэдээллийг тулгаж, мэдээлж ингэж явдаг. Өөрөлдөх юм бол бага насны хүүхэд өөрийнхөө хүсэл зорилгоор өөрөө танин мэдэж нөгөө оргилсан сайхан ямаараа байж чадахгүй. Дандаа л ингээл шинжилгээ ухааны мэдээллийг тулгуулаад ахаар сүулдэ хичээлээсээ уйддаг, залхдаг тий. Багшийн хэлсэн юмыг эргээл багштай тончглуулдаг. Тэгэл ихэнх нь хичээлдээ дургу болдог, PC эргүү тоглодог энэ төр нь хүүхдүүд байгаа юм биш, биднэрт байгаамаа. Бидний арга зүйд, бидний технологид байгаамаа гэж бид үзэж байгаа. Багш нарт тэрийг хэлж байна. Тэгээ багшаа яг хүүхдээс нь бид нар холдуулчих тийм байна. Нөгөө багшийнхаа ажлыг үнэлэхдээ баахан хөтөлбөр, төлөвлөгөө, цаас, судалгаа гэдэг ингээд хүүхдээс нь холдсон баахан ажил нэхэд тэгээ тэрийг нь үнэлээд үр дүнгийнх нь урамшил энтрийг өгöd ахаар багш хүүхдээ сонирхгүй нөгөө мөнгө өгөх гээд байгаа ажлынхаа үзүүлэлтийг сонирхол цаасаа үйлдвэрлээ явчихдаг юм байна. Тэгэхээр багш нар маань одоо бид нар сая нийслэлийн 3000 багш сургалт хийгээд дуусч байна. 2 хоногоор энэ үзэл санаагаа хэлэлцүүлж байгаа багш нараараа. Ийм байвал яаж гинэ? Ийм байхаар ямар вэ гэхээр одоо энэ лүгэл бушуу оръё. Одоо бид нар ердөө үндэ бол хүүхдтэй ажиллах зав зай. Одоогийн сургалтын төлөвлөгөө энэ төр бол нэлээд тийм хатуу цагийг тогтоож өгсөн, тийм ээ. Багш нарт бол одоо хүүхдээ ийм болгочих их бодох боловч эрх мэдэл боломж бол бага байна. Тэгэхээр одоо боловсрол шинжилгээ ухааны яамнаас энэ 2 сарын 1-ээс 5 сарын 1-нд сургуулиуд дээр юу хэрэгжүүлэх эрхийг өгсөн бэ гэхээр багш нарын ажлыг хүүхэд нэг бүрийнх нь хөгжлөөр үнэлдэг тэр арга зүйг та нарын туршаад хэрэгжүүлээд практикт нэвтрүүлээд туршлага гаргаад ирээчээ. Тэгэхээр 5-6 сард тэрийг нь одоо орон даяар сайхан хилцүүлээд эрдэм шинжилгээний хурал хийгээд тэгээд авахыг бодлогодод тусгая. Тэгээ 9 сарын 1-ээс ерөөсөө Монголын багш нарын ажлыг ингэж дүгндэг болёо. Ингэж тийм ээ хүүхдийн хөгжлөөр бүх ажлыг дүгндэг болёо гэсэн юмроо орё гэдэг ингэ явж байгаа. Тэгээ багш нар маань энийг одоо хурдан хийж бид нар хамтарч ажиллая одоо бид нар энийг хийж чадах юм байна хүсэн хүлээж исэн юм мөн байна энэ гэж сайхан хүлээж авч байгаа. Тэгэхээр яг одоо тэр урамшуулал юм уу багшийг одоо багшийн ажлыг юугаар үнэлэх вэ гэдэг энэ үнэлэмжин дээр өөрчлөлт гараад ирэхээр багш хүн мэдээж одоо өөрчлөгдөнө. Энээс гадна бас тэр одоо нэг ч хүүхдийг орхихгүйгээр ажиллах гэж байгаа багш маань өөрөө жинхэнэ чин сэтгэл зүрхээрээ тэрийг хүсэж явах нэг тийм юм амин чухал юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр энэ өөрчлөлт эсвэл үнэхээр багш нар маань бүгд тэгж хүсдэг хүмүүс юм уу? Эсвэл энд бас тодорхой хэмжээний хандлагын өөрчлөлт хэрэгтэй байна уу? Хэрэгтэй. Хоёр талын юм хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь багшийн өөрийнх нь тэр ажилдаа дуртай хүүхэд болгоно асаа, хүүхэд болгоно хөгжүүлээ гэдэг нэг багш хүнд байдаг эрхэм шин чанаруудаас гадна багш хүн тэр эрхэм чанаруудаа гаргаад ажиллах тогтолцоо, эрх зүй одоо тийм ээ тэр юм нэг уяатан байхыг. Одоо багш нар бол ажилдаа их дуртай биш манай багш нар бүтээлч байна, мундаг байна. Тэгээ тэрийг гаргах нөхцөл нь бол их хомс юм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хөтөлбөрийг дагаад энэ номыг яваад энэ агуулгыг энэ ангидл багтаан шүү гэл ингээл нэг юмд хөөгцсөн юм шиг уралдсан юм шиг л явж штэ. Тэгэхээр нөгөө хүүхдээ ингээл энэ маань жоохон удаан шүү, энэ маань жоохон хурдан шүү гэх ажиллах нөхцөл нь байхгүй. 43 хүүхдээ нэг хүүхд юм шиг л бодож л нөгөө агуулгыг л хурдан заасан болоод л өнгөрөхөл ийм л тогтолцоо яваад ахаар нөгөө багшийн ур чадвар энэ чинь илэрч өгөхгүй юм л да бас. Тэгэхээр зэрэг аль талын л өөрчлөлт хэрэгтэй. Эрх зүйн тогтолцоо чихэйтайхан болохоор багш өөрөө хандлагаа өөрчилж тийм ээ.
Тэгээ ер нь боловсролд хандж байгаа нийгмээрээ тийм боловсролд хандж байгаа хандлагандаа бас өөрчлөлт оруулахгүй бол тэнд нэг зөвхөн одоо багш нар хэдэн багш юм уу боловсролын бодлого өөрчлөгдөд нийгмийн энэ сэтгэлгээ хандлага өөрчлөгдөхгүй байх юм бол нөгөө л сургууль дээрээ сайхан юм сонссон, сайхан хандлага авсан ч гэсэн гэртээ очиод хэвээрээ байх юм бол энэ бас үр дүнд хүрэхгүй байх та. Тийм бид нар энэ гурван сургууль дээр юуг бас хэрэгжүүлж байгаа нэхэр ерөөсөө боловсрол гэдэг бол бүх нийтийн үйл хэрэг. Тэр ээж аавын тийм ээ сургуулийн удирдлагын тэр туслах ажилтны бүгдээрээ нийлжиж бид нар хүнийг хүн болгодог гэдэг юм явж байна л да. Тэгээ ээж аавууд маань бидний үйл ажиллагаанд их оролцож байна. Яагаад оролцдог гэхээр нүдэн дээр нь хүүхдний өөрчлөгдөд хичээлдээ дуртай болоод ахаар ээж аавд оролцдог юм байна. Түүнээс биш өө наашир гэл те хүүхэд нь байх байдгаараа хүүхдийн нөгөө 4 5 л онц байдаг хуралдаар очихоор л бусд нь муу байдаг юм чигээр яриад тахаар ээж аваад сургуульд татагдах юу баг ба штэ. Тэгэхээр хүүхэд болгон чаднаа. Таны ч хүүхдийг орхихгүй. Жишээлбэл таны хүүхэд ингэж хөгжиж ийн гэж харуулгаар чинь ээж авч үнэхээр юм. Үгүй ямар сайхан юм бэ? Энд чи ямар зөв юм бэ? Бид нар яа туслах уу? Юугаар туслах уу гэл одоо манай Эрдмийн өргөгийн ээж аваад гэл сая багш нарын баяраар хэтэл одоо багш нартай ээж баяр хүргээд л яаж туслах уу гэл нөгөө ээж аваад одоо над руу утасдаж штэ. Таны тэр ажил дээр чинь манай нэг тийм багш тусалж чадах юм шиг би танд туслая гэл аав нь утастал ингээл. Тэгэхээр зэрэг үнэхээр ингээд нэг зөв юунд ороод ирвэл одоо багш нь ажилдаа үнэхээр дурлаад хүүхдээ үнэхээр хөгжүүлээд ирэхээр ээж аав бол ерөөсөө ямар ч ээж хүүхдийн төлөв байдаг юм байна шүү дээ. Угаасаа эрэлт хэрэгцээ байжсэн. Зам мөрн байжсэн учраас тий. Яах вэ гэдэг аргаал олохгүй байжсэн эцэг эхчүүд бол тэгээд явж орох юм байна. Түүнээс ингээл ээж аавд нэг тал бол багш нэг тал бол байдаг чинь тэр нэг үйл ажиллагааны алдаа ч юм уу тогтолцоо ч юм нэг тим юмд байгаад байна. Түүнээс биш яг л хин хүүхдэд төвдөө тавиал хідэн талаас анхаарахаар бол аюу сайхан орол ирж байна. Тэгэхээр зэрэг аргыг нь олвол те одоо зориг болгоод ажиллавал ер нь альваа ажлын арга бол олддог юм байна. Хийхгүй гэж бодоод яаж хийж байгаад ингэ жоохон цухтаад байвал шалтгаан бол олдоолаа юм л да. Нэг л үгээ түлхээл те. Тэгэхээр манай нэвтрүүлэг сэтгэлийн үр гэсэн нэртэй нэвтрүүлэг зорилго маань ч гэсэн ер нь бид нар одоо энэ улс орны сайн сайхан болгоё гэж яриад байна, хөгжүүлэе гэж яриад байна. Дэлхийн хэмжээнд очиж өрсөлдөх чадвартай монгол хүнийг тэгтээ жинхэнэ монгол хүнийг бэлдээ гэж яриад байгаа. Энэ нөхцөлд энэ маань анх үнд суурин тэр сэтгэлд боловсроод байгаамаа. Тэр сэтгэлд боловсроод ургаж төлчих гээд байгаа тэр үрийг нь суулгаж өгч байгаа хүмүүс нь өөрсдөө зөв байх ёстой маа гэдэг ийм нэвтрүүлгийг бид нар хүргээд байгаа. Тэгэхээр яг одоо бидний хүсэж байгаа энэ гарц энэ юу харагдаж байна уу? Тэгэхээр ер нь бол нөгөө Чингис хаан маань хэлсэн байдаг штэ. Сэтгэлийг нь эзэмдвэл би яачих вэ гэж. Тэгэхээр одоо энэ ажлыг хийж байхад бол багш нар маань үнэхээр хий гэдэг ингээл сэтгэл нь бий болчих юм бол хийх арга өөртөө л болох юм байна гэдэг нэг зүйлийг бол харж байна. Тэгэхээр зэрэг энийг бол хийж болно гэж харагдаж байна. Тэгэхээр сэтгэл ярихаар одоо бас хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөөр л энэ хөрлөөр л хийхгүй шүү энэ гэдэг юм ярьдгийн. Тэгэхээр бол хүн сэтгэлийн хөдлөлтөнд дурлсан юмдаа л амжилт гаргадаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бол би бас үгүйсэхгүй байгаа. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөн сэтгэлтэй байна. Тэр ажилдаа дуртай байна гэдэг бол өдөөсөө ажлын хамгийн чухал. Нэгдүгээр, хоёрдугаар би энэ телевиз үзэгч ээж аав те энэ хүмүүст хандаж нэг юм хэлмээр байгаа. Бид нар ялангуяа багш нартай хандаж бага насны хүүхдийг бид нар юу ч мэдэхгүй байдаг. Тэгэл тэр мэдэхгүй хүүхдүүдэд бид юм заадаг гэж ойлгоод л их хэмжээний юм ингээл өгөөд идэв юм байна. Гэтэл одоо өнөөдөр судлаачид ч ярьж байна. Ер нь монголчууд ч мэддэг байсан. Өөрөөр хэлбэл хүүхдийн оюуханы чадвар өгөгддөг юм аа. Хүүхдүүд ч угаасаа мундаг байдин гэсэн үг юм шүү дээ. Нөгөө сэтгэлийн үр гэснээр жишээлх юм бол хүүхдийг цэцгийн үр гэж үзээч. Зүүрлүүл. Жишээлх юм бол сарны цэцгийн үр гэдэг жижигхэн хар өрн дотор сарны цэцэг болж ургах бүх мэдээлэл нь өөрт нь байгаа шүү дээ. Хөрсөн цуулгаал услаад наран тавьчул тэр чинь ямар цэцэг болж ургахаа хинээр заалахгүй байдаг шиг хүүхэд гэдэг амтан хөгжих нөхцөлийг бүрдүүлээд зөв залаал хөтлүүлэх юм бол хэн болж хөгжих тэр авьяас чадвар төрлөх юм дотор байдаг юм байна. Өгөгдсөн байдаг юм аа. Тэгэхгүй бид өгөгдлийг нь сэрээж өгөө. Ерөөсөө тийм. Тэгэхээр бид нар одоо яагаад гэхээр тэрэнд саад болоод байна бас. Өөрөлдөх юм бол ингээд дуртай юмаа хийхээр л асаж хөгжиж ингэж яадаг юм аваачаад дургуй юм тулгаалах нөхөг нь блоклчт юм байна л да. Бүр ингээд дахиж өөр юмтай тулахаараа бүр ингээд шийдвэрлэж чадахгүй болдог. Тийм учраас бид бол тэр нөө Ушинскийн хэлдгээр хүүхэд гэдэг бол дүүрэх хэвээр сав биш. Асаах хэвээр бамбар гэдэг нь энэ учиртай юм байна те. Тэгэхээр бид нар бол одоо аюу хөрхэн сав гэж хараад шүү дээ. Одоо 12 хичээл хийчих том болохоор 19 хичээл хийчихэл их л олон янзын шил ухааны хичээл мэдлэг өгөөд байвал сайн болно гэдэг гэж ойлгоод байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Бага зүйл төр чадваржуулаад өөрт нь итгүүлэл галын насаагаал өгвөл ямар зүйлийг сурахад бэлэн болдго юм байна гэдгийг л бид ойлгочих юм байна. Аяндаа өөрөө сураад явах тэр нөхцөлийг бид нар өөрийн жолоодлагтай өөрийн удирдлагатай хүнийг бий болгомоор шүү дээ. Дандаа л жолоод дулж идэг биш.
Монголын нийгэм гэж хэлэхээс өөр аргагүй Улаанбаатар хотод нийт монгол хүний хэдэн хувийн сууршиж байгаа вэ? Улаанбаатар хотын гудамжаар гараад явхад ягаад чи нэг баахан солонгос хүүхдүүдийг дүр төрөх ч юм уу, Европын сэтгэлгээ ноёлцсон байх ч юм уу тий. Ийм байгаад ах юм а. Монгол нэртэй, монгол аав ээжтэй, монгол удам ухсаатай гадны иргэдийг бид яагаад хөбөмжүүлээд байгаа юм болоо гэдэг асуулт гарч ирээд ах юм. Боловсролын яамнаас явуулж байгаа бодлогын хамгийн үндэс цөм нь тэр сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролд бол монгол хүнийг л бий болгох юм. Монгол соёлтой, их хэлээр уран яруу сайхан ярьдаг, ойлгодог, өөрийгөө их хэлээрээ сайхан илэрхийлдэг тийм ээ. Ийм зөв монгол хүний суурийг тэр бага наснд нь тавьж өгөөд тэгээд дунд ахлахт нь одоо шинжлэх ухаан тийм ээ олон юмар. Тэгэхээр зэрэг бага наснд бол их хэлний хичээл их гол үүрэгтэй юм бэл. Тэр монгол хүн болгоход тэр одоо бид нэг уран яруу уншуулсан шүлэг цээжлүүлнэ гэж ярих биш. Тэр одоо уран яруу их хэлийг утгыг нь суулгана гэж ярих. Тэр одоо хүүхдийг их хэлээр нь дамжуулж монгол хүн болох асуудал бол тэр бага наснд л шийдэгддэг юм байна. Тэгээ бид нар болохоор бага ангид, бага ангийн багш нарт сургуулийн өмнөх боловсрол хам хүч анхаарлаа хаяадаг ийм концепт явж байгаа юм. Яагаад гэвэл хүнээр хүн хийдэг алтан хүч тэр дор хөнгөрдөг юм биш үү? Ерөөсөө л 4-10 нас. Энэ насанд л барьж авч чадахгүй бол тэгэл ер нь уучлаарай. Өвгдөө цэлсэн байгаа. Жишээлбэл гүнгийн зуугийн гэгэний алтан сургаалт хэлсэн байгаа юм л да. Цус шингэн судал хөнгөн 5 насны үеэст чанарыг зөвшөн усгал уян сургалтай. Чадал зориг бадарсан 10 наснаас дээш чанга зориг нь эхэлж сургаал үл авна гэж. Тэгэхээр бид нар болохоор 10 наснаас дээш л одоо л ухаан орж ийн. Одоо л эднэрийг нэг хүн игээд авъя гэхээр уучлаараа ер нь хожимдчлаа шүү. Тэгэхээр зэрэг тэр бага насанд л төрж бодлого хийдэг, ээж авч анхаардаг, тий бүх л одоо хүмүүсийн анхааруул энд монгол хүний энэ нэг ийм л хүн болох нэ гэдэг үндэс зорилт тавигддаг юм байна гэдэгтэй л. Тэгээ уг нь бол одоо ингээ харж хахад би нийгмийн сэтгүүлч хүн. Гэтэл ингээд тэнд ч нэг юм болохгүй, энд ч нэг юм болохгүй гэл нийгмийн асуудал хөндөөл явъя. А ингээд явах болгонд явсаар хагаад нөгөө асуудлын маань гогцоо боловсрал гэдэг хаалгыг тогшоод авах юм л да. Тэгэхээр яалтчгүй бас энэ боловсролын салбар бол үнэхээр амин чухал бөгөөд улс орон хөгжих үү, мөхөх үү, явах уу, болох уу энэ бүх асуудлын эхлэл зэг болчиход харагдаад ах юм. Тэгэхээр боловсролын салбарыг шинчлэх гэж ярьж байгаа энэ ажил үйлсэд амжилт хүсье. А тэгээд зөв зөвтэй юмыг улам их түгээн дэлгэрүүлэхэд магадгүй саад бэрхшээл гарна. Гэхдээ энэ бүхнийг даван туулахад чинь амжилт хүсье. Магадгүй багш нар маань бас тань шиг ингэж нөгөө урмаар дээр нь бас ийм зөв сэтгэлээр дэлбэлж манай нэвтрүүлгийг сонсоод урам авч улам би бас өөрийгөө хинбэ гэж бодох байх гэж бодож байна. Тэгэхээр багш хүн гэж хин гэдэг одоо хувийн өөрөөс ч асууж байгаа тийм багш хүн гэж хинбэ, бацуух гэж хинбэ. Багш хүн гэдэг бол миний хүсэж байгаа юм бол хичээлийн судлагдах хүний багш битээ байгаасаа, хүний багш, хүүхдийн багш байгаасаа. Төрийн бодлого маань өөрөө энийг олж хараад дэмжээ. Тэгээ багш нар маань бүгдээрээ хий бүтээгээд нүдэн гэлж байгааг одоо сая 30000 багшийг нийслэлийн багш нарыг харлаа. Тэгэхээр зэрэг л одоо өөр юу саад болох вэ те? Одоо бид хийх л үнэхээр чин сэтгэл байгаад хийвэл хийж болно л гэж бодож байна. Хамтдаа суралцаж, хамтдаа урагшилж Монголын боловсролыг тэр чигт нь үүсгэж шинчлэх гэж байгаа юм биш тийм ээ. Үндэс суурь дээр байгаа сайн сайхан юм дээр нь улам өөр юмыг шинчлээд чанарыг нь сайжруулад ингээд жинхэнэ дэлхийн дайтад гарах хүмүүс гэж ярьдаг штеп монголчууд тийм ээ. Дэлхийн дайтад танигдсан жинхэнэ монгол хүнийг бий болгож гаргах чадварлаг монгол хүнийг өөрийгөө авч явах, нийгмээ авч явах, бүхний өмнө хариуцлага хүлээж чадах ийм хүнийг бий болгож чадах ажилд чинь амжилт хүсье. Өнөөдрийн ярилцлага дээр оролцсонд баярлалаа. Баярлалаа.